Микрофонын Эрхэм улсын хурлын гишүүдээ өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж байгаа санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл нь Монгол улсын санхүүгийн зах зээлийн цаашдын хөгжил, санхүүгийн үйлчилгээний хүртээмж, иргэдийн эрх ашигыг хамгаалах тогтолцоонд чухал ач холбогдолтой хуулийн төсөл юм а. Сүүлийн жилүүдэд манай улсын санхүүгийн зах зээл өргөжин тэлж, банк бус санхүүгийн байгууллага, даатгал, үнэт цаас, төлбөрийн үйлчилгээ, финтек болон цахим санхүүгийн үйлчилгээний хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байна. Иргэд, өрх, жижиг дунд бизнес эрхлэгчид өдөр тутамдаа олон төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ авч санхүүгийн гэрээ хилцэлд оролцож байна. Гэвч санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээний төрөл нэмэгдэж, нөхцөл нь илүү нарийн төвөгтэй болохын хэрээр хэрэглэгчийн мэдээлэл авах, ойлгох, харьцуулан сонгох, эрсдлээ үнэлэх боломж бодит амьдрал дээр хангалттай биш байна. Санхүүгийн байгууллага мэргэжлийн давуу байдалтай, харин хэрэглэгч мэдээллийн болон хэлэлцээрийн хувьд сул байр суурьтай оролцдог нь энэ салбарт түгээмэл байдаг. Үүний улмаас зээлийн бодит өртөг, хүү, шимтгэл, хураамж, гэрээний нэмэлт нөхцөл, хугацаа хэтрүүлсний хариуцлага, эргэн төлөлтийн дарамт, санхүүгийн бүтээгдэхүүний эрсдлийн талаар хэрэглэгч бүрэн ойлголтгүй шийдвэр гаргах нөхцөл үүсдэг. Ийм нөхцөлд хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлыг зөвхөн тухайн иргэний хувийн асуудал гэж үзэх боломжгүй. Энэ нь санхүүгийн зах зээлд итгэх олон нийтийн итгэл, шударга өрсөлдөө, өрхийн санхүүгийн тогтвортой байдал, цаашдад эдийн засгийн тогтвортой өсөлтөд шууд холбоотой бодлогын асуудал юм а. Монгол улсын өнөөг хүртэл санхүүгийн залбарын зохицуулалтад голчлон байгууллагын төлбөрийн чадвар, зохистой харьцаа, эрсдлийн удирдлага, санхүүгийн тогтвортой байдлыг хангах буюу макро зохистой зохицуулалтад төвлөрч ирсэн. Энэ чиглэл цаашид зайлшгүй чухал хэвээр байна. Гэхдээ санхүүгийн зах зээлийн хөгжил шин шатанд шилжиж байгаа өнөө үед зөвхөн байгууллагын санхүүгийн үзүүлэлтээр хязгаарлагдахгүй, тухайн байгууллага хэрэглэгчтэй хэрхэн харилцаж байгаа, бүтээгдэхүүнээ хэрхэн санал болгож байгаа, мэдээллээ хэрхэн ил тод хүргэж байгаа, гэрээний нөхцөл нь шударга эсэх, гомдол маргааныг хэрхэн шийдвэрлэж байгаа зэрэг асуудлыг тусгаалan зохицуулах шаардлага бий болсон. Өөрөөр хэлбэл санхүүгийн салбарт зах зээлийн зан төлөвийн зохицуулалт, хэрэглэгчийн эрхийг хамгаалах бие даасан тогтолцоотой эрх зүйн орчин бүрдүүлэх цаг болсон байна. Энэхүү хуулийн төсөл нь дээрх хэрэгцээ шаардлагад үндэслэн дараах 5 үндсэн агуулгыг тусгаж байна. Нэгдүгээрт, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчээс хэрэглэгчтэй харилцахтаа баримтлах нийтлэг зарчим үүргийг тодорхой болгож байна. Санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл, үн, хүү, шимтгэл, хураамж, эрсдэл, хэрэглэгчийн хүлээх үүрэг, хариуцлагыг хэрэглэгчдэд ойлгомжтой, бүрэн төөрөгдүүлэхгүй хэлбэрээр мэдээлэх нь энэ хуулийн үндсэн зарчмын нэг юм. Хоёрдугаарт, хэрэглэгчийг мэдээлэлтэй шийдвэр гаргах боломжоор хангах зохицуултыг тусгаж байна. Санхүүгийн гэрээ байгуулахаас өмнө гэрээний гол нөхцөлийг танилцуулах, хэрэглэгчийн эрх үүргийг ойлгомжтой тайлбарлах, хэд нэг тал давуу байдал олгосон, хэрэглэгчийн эрхийг үндэслэлгүй хязгаарласан шударга бус нөхцөлийг хязгаарлах асуудал энэ хүрээнд хамаарна. Гуравдугаарт, санхүүгийн хэрэглэгчийн гомдол маргааныг шуурхай, хүртээмжтэй, зардал багатай, мэрэгчсэн байдлаар шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэхээр тусгаж байна. Иргэн бүр бага дүнтэй эсвэл өдөр тутмын санхүүгийн маргаанаар шууд шүүхэд хандах цаг хугацаа, зардал, мэдлэг мэдээллийн хувьд хүндрэлтэй байдаг. Иймээс шүүхийн өмнөх шатанд хэрэглэгчийн гомдлыг үр дүнтэй шийдвэрлэх хараат бус мэрэгчсэн механизм бий болгох нь хуулийн төслийн практик ач холбогдлын нэг юм а. Дөрөвдүгээрт, Монгол банк болон санхүүгийн зохицуулах хорооны санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг үүрэг, хяналт шалгалт, зохицуулалтын бүрэн эрхийг тодорхой болгож байна. Ингэснээр зохицуулагч байгууллагууд зөвхөн санхүүгийн байгууллагын төлбөрийн чадвар, зохистой харьцааг хянах бус, тухайн байгууллагын хэрэглэгчтэй харилцах үйл ажиллагаанд ил тод, шударга, хариуцлагатай байдлыг хянах эрх зүйн үндэстэй болно. Тавдугаарт, санхүүгийн боловсрал хэрэглэгчийн мэдлэгийг дээшлүүлэх асуудлыг бодлогын түвшинд тусгаж байна. Хэрэглэгчийг хамгаалах нь зөвхөн санхүүгийн байгууллагад хориг, үүрэг тогтоох асуудал биш юм. Нөгөө талаас хэрэглэгч өөрөө санхүүгийн бүтээгдэхүүний нөхцөл өртөг, эрсдэл, хариуцлагаа ойлгож, хариуцлагатай шийдвэр гаргах чадвартай байх шаардлагатай. Иймээс санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх нь энэ хуулийн саншгүй бүрэлдэхүүн хэсэг юм а. Эрхэм улсын хурлын гишүүдээ, энэхүү хуулийн төслийн эдийн засгийн ач холбогдлыг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Юуны өмнө санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тогтолцоо бүрдснээр санхүүгийн байгууллагуудад итгэх иргэдийн итгэл нэмэгдэнэ.
Итгэл бол санхүүгийн зах зээлийн үндсэн суурь юм. Хэрэглэгч гэрээний нөхцөлөө ойлгодог, маргаан гарвал шударгаар шийдвэрлүүлэх боломжтой. Эрхэнд хамгаалган гэдэгт итгэх нь санхүүгийн зах зээлийн хүртээмж, идэвхтэй оролцоог нэмэгдүүлнэ. Мөн энэ хууль нь шударга өрсөлдөөнийг дэмжинэ. Хэрэглэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөлөө ил тод ойлгомжтой танилцуулдаг, хариуцлагатай үйл ажиллагаа явуулдаг байгууллага зах зээл давуу байдалтай байх ёстой. Харин мэдээллийн давуу байдлаа ашиглан хэрэглэгчийг төөрөгдүүлэх, далд шимтгэл хураамж ноогдуулах, гэрээний тэнцвэргүй нөхцөл тулгах явдлыг хуулийн түвшинд хязгаарлах шаардлагатай. Түүнчлэн өрхийн санхүүгийн дарамт хэд төрлийн дарамтын эрсдлийг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ. Хэрэглэгч зээлийн бодит өртөг, төлбөрийн хуваар, хүү, шимтгэл, үүргийн гүйцэтгэл, хугацаа хэтрүүлсний үр дагаврыг ойлгож байж санхүүгийн зөв шийдвэр гаргах боломжтой. Энэ нь өрхийн санхүүгийн сахилга бат төлөвлөлтөнд чухал ач холбогдолтой. Цаашлаад санхүүгийн зах зээлийн урт хугацааны тогтвортой байдалд хувь нэмэр оруулна. Мөн санхүүгийн байгууллага хэрэглэгч хоёрын хоорондын харилцааг илүү тэнцвэртэй, ил тод, хариуцлагатай болгох замаар санхүүгийн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих бодлогын арга хэрэгсэл юм а. Эрхэм улсын хурлын гишүүдээ. Энэхүү хуулийн төсөл нь санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг хэд хязгаарлах, зах зээлийн хөгжлийг сааруулах зорилготой биш. Харин санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч болон хэрэглэгчдийн хоорондын харилцаанд шударга ил тод ойлгомжтой хариуцлагатай стандарт тогтоох зорилготой. Олон улсын сайн туршлагаас харахад санхүүгийн зах зээл хөгжихийн хэрээр хэрэглэгчийн эрхийг хамгаалах бие даасан эрх зүйн орчинд зайлшгүй шаардлагатай болдог. Манай улсын хувьд энэ асуудлыг цаашид салангат зохицуулт, байгууллагын дотоод журам эсвэл ерөнхий иргэний эрх зүйн хүрээнд үлдээх нь хангалтгүй байна. Банкны салбарын мэдээлэлээс үзэхэд сүүлийн жилд дотоод аудит болон хяналт шалгалтаар иргэн аж ахуйн нэгжтэй холбоотой 47 мянган зөрчил илэрсний 99.2% нь иргэдтэй холбоотой байсан боловч банкнд иргэдээс 6.5 мянган өргөдөл буюу энэ маань нийт бүртгэгдсэн зөрчлийн 14%-тай тэнцэх хэмжээний гомдол гаргасан байна. Мөн нийт өргөдөл гомдлын 0.6% нь шүүхээр 1.4% нь эвлэрүүлэн зуучлагчаар шийдвэрлэгдсэн санхүүгийн хэрэглэгчийн хувьд шүүхийн болон бусад маргаан шийдвэрлэх суваг цаг хугацаа, зардал, мэргэжлийн тусалцааны хувьд хүндрэлтэй болохыг нотолж байна. Иймээс санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн төсөл нь иргэдийн эрх ашигыг хамгаалахаас гадна санхүүгийн зах зээлийн сахилга бат хариуцлагатай үйлчилгээ, шударга өрсөлдөөн, хөрөнгө оруулагчдын итгэл, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих ач холбогдолтой гэж үзэж байна. Хууль батлагдсанаар санхүүгийн үйлчилгээний нөхцөл илүү ил тод, ойлгомжтой болж хэрэглэгчийн гомдол маргааныг шуурхай шийдвэрлэх боломж нэмэгдэнэ. Мөн зохицуулагч байгууллагуудын хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг үүрэг, хяналт, арга хэмжээний эрх зүйн үндэс тодорхой болж санхүүгийн байгууллагуудын хэрэглэгч төвдөө хариуцлагатай бизнесийн соёл төдөвшөхөд бодиттой түлхэж үзүүлнэ. Ийм санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж өгөхийг эрхэм улсын хурлын гишүүд та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсан явдал баярлалаа. За баярлалаа. Төслүүдийн талаарх эдийн засгийн байнгын санал дүгнэлтийг